Улаач тэн чуу хин. Өмнгийн цэнхэр говьдоо үрх гэртээ баг хүүнд болж энэ нартад мэндэлсэн билээ. Өндөр настай эмээ нар дээрээ эрхлэн бойдсон билээ. Алдрайхан нэрийг минь дуудах бүрд нарт ертөнцөд ховорхон сонсогдох хөг их аялгууд сонсдог байж билээ. Бага наснда ээж автагаа хотод ирж сурьснаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. 5 наснаасаа эхлэн аав ээжигээ ажилд явсан хойгоор гэртээ ихчээрээ үсэг тоо заалгаж ганцаараа бие даан өдрийг өнгөрүүлдэг болсон байлаа. Удалгүй сургуульд оров. 9 сарын 1-нд ээжтэй хөтлүүлээд сургуульд химээх Эрдмийн өргөөнд анх хөл тавьж билээ. 4 сургуульд амжиж зөндөө олон найзуудтай болж эрхлэн наадан явсаар нэг л мэтгэд 11-р ангиа төгсөх болсон байлаа. Ачид багш нарынхаа ачаар үнэлгээтэй төгссөн. Улаач болсон минь. Одоогоос хэдэн жилийн өмнө интернетээр бөөгийн тухай мэдээлэл хайж байгаад Чингис хаан улаачтай буусан гэсэн мэдээ олж үзээд очиж хаантай цолгодох хэрэггээд боцоор 1 сарыг ардаа өнгөрүүлчихсэн байв. Ингээд 2011 оны 4-р сарын 10-ны өдөр буултанд нь очиж сууж үзлээ. Тэр өдрөөс хойш гэрлийн өргөнд хараалалтай болж хагасайн өдөр бүр болдог алтан судрын хуралд очдог болов. 2011 оны 6 дугаар сард Аянгат удган болон гэрлийн өргөөний удган зайран ах эгч нартайгаа хээрийн бүүлөнд явахаар төлөвлөж хээр гарахын өмнөх өдөр анх амь үссэн газрыг буурлууд минь надад харуулв. Тэр газрын тухай маргааш нь өндөр буурал ээж сорхогтой бихий хатнаас асууж мэдсэн юм. Тэр бүүлөний үеэр зөндөө олон буурлуудаас маш их үнэтэй алтмэлт зургаалыг сонссон билээ. Тэр өдрөөс хойш өдөр болгон тэр олон буурлуудтай дахин золгох хүсэл төрж бас энэ дэлхийн төлөө би чадах бүхнээ хийх ёстой гэж өдөр бүр боддог болов. Нэгэн удаа Дархан хотод очиж хээр бөөлөхөр болов. Бөөлөө эхлэхийн өмнө хаан дээдсийн улаач тэнд байсан бүх улаач нарын буудалсан газрыг мэдрээд юу харж байгааг хэлээд орхив гэв. Тэр үед би улаач болоогүй хэрнээ нүдэнд харагдсан бүх зүйлсээ хэлж эхэлсэн юм. Их удган юу ч хэлэхгүй одоо түүнийг хардаа гэдэл өөр зөндөө олон зүйлсийг харуулв. Тэр үед мэлмий тэнгэрийн улаач надтай хамт мэлмийдэж байсан юм. Цэвэрлээгүй үлдсэн хамгийн сүүлийн герт би ганцаараа ороход хоолойг минь нэг юмар боож байгаа мэдрэмж төрж орон дээр нь 2 хүн арх ууж би бинээ боож байгаагаар надад харагдахад тэр дорхноо Аянгат удганд очиж хэллээ. Төд удалгүй Аянгат удган тэр герт орж цэвэрлэгээ хийж гарч ирээд хоолой боож байна гэж хэлв. Ийхүү хэлсэн үгнээс нь болон өмнө нь харсан мэдэрсэн бүх зүйлсээс урам авч би одоо л энэ бүхний хүнд хэрэгтэй юм байна гэж бодож байлаа. Орой болж бөөлөө болох үед би хаан дээдсийг түшиж, хаан дээдсээс далавар авч би яг яах гэж энэ өргөөнд ирснээ ухаарч олон зүйлсийг боцоор оройтож 3 цаг унтаж билээ. Өглөө болмогч хаан дээдсийн улаач 2 цагт унтсан гэхэд би ихэд гайхаж билээ. Орой болж бид бүгдээрээ хотын зүг хөдлөлөө. Замдаа олон сайхан зүйлсийг харж буурлуудад эрхэлж авсаар хот руу дөхөж ирэх үед би өөрийгөө мэдэртэл буурлууд минь улам наалж буух цаг нь оройтож байгаа бололтой гэж бодож байтал нэгэн удган буурлууд чинь буух цаг нь улам дөхөж байна да. Миний дүү сарын дотор гэхэд босохгүй болохгүй нэ гэв. Би буурлуудаа илүү сайн мэдэртэл эрлэг аав минь ойрхон байгаа мэт санагдаж байлаа. Би босох болж байгаагаа гэрийнхантаа дуулгатал тэд маань өөр бөө нараас асуухад тэдэнд минь танаа удмыг надаас өөр босгож чадах хүн байхгүй тул надад олон сая төгрөг авчир. Тэгвэл би босгож өгнө. Өөр хүнээр босгуулах гэвэл хүү чинь бөө болох гэж аваад үхэн та нар хамт явбал бас үхэн гих зэргээр баахан айлцсан байв. Тэр үед надад өөрөө харсан мэдэрсэн бүхнийг хэлэх зориг үнэндээ байсангүй. Гэхдээ л би буурлаа буулгаж авахар боллоо. Намайг угаа босгож авахар явхад аав минь хамт явж идээ шүүс байрлуулан байхыг хараад ингээд би босох гээд байна уу? Аав нь босох гээд байна уу гэж бодож байж билээ.
Ээжийнхээ талаас боссон надад аав минь ийхүү туршиж босгосонд одоо болтол баярлаж авдаг юм. Надтай хамт босох хоёр ах бас тэнд байв. Бид бүгд л хөө хуйгаа өмсдөл миний хуйг нилээн томдож би бараг дээлэн дотроос сул эргэлдэж болохоор байлаа. Гурван баатар хуйгтаа улаач нар бие биенээ хараад хөөх шадар гурван баатар босгон дээ гэж инээлтгэд багшийн буурал за та нар бүгдээрээ тэргүүнээ өмсөд хизээ барьцгаа гэд мортчихов. Бид гурав тогтолцоож хурдхан л хизээ дэлтмээр санагдаж байлаа. Багшийг заа хизээ дэлтцгээ гэхэд би дэлдээд л байлаа. Дэлдэж байтал аманд минь гинэд шүлэг орж ирээд би түүнийг нь уншиж гарав. 3 удаа унш гээд байх шиг болохоор нь 3 удаа унштал нэг догшин буурал бууж цаг гаруй хит дэлдэж тэнхээгүй босон намайг сэнсрүүлээд цамнаад байтал нэг мэтгэд гал гэдэл орилж байхыг сонсов. Хэдэн удаа тэгж хэлсэн, хэдэн цаг тэгж хэлсэн бүү мэд. Нэг мэдсэнчил нөгөө томдоод байсан дээл ирлэг аавд минь их таалагдсан бололтой галын дэргэд тухтаа нарахгүй сууж байв. Ингэж л би улаач болсон түүхтэй. Энэ сайхан үйл явдлын дараа гэртээ очиход ээж минь хизээ өгчихсэн гэсэн мэдээ ирэх бол гэдэл айж суулаа гэсээр угтаж билээ. 2 өдрийн дараа би өмнө нь огт харж байгаагүй ээжийн найз 50 гих удхан манад ирэв. Тэр ихч миний эрлэг аавын тэргүүдийг шууд байрж үтснээ хонх холбог бүгдийг нь авч хайж хизээ ийм тэргүүн байсан юм бэ гэдэл хамаг өдүүдийг нь суглаад агчглаа. Тэгснээ миний нүдийг хадгаар боогоод одоо юу харагдаж байна гэв. Надад уул харагдаж байна, харин уулын дүр нь нууцлагдсан мэт харагдлаа. Тэгтэл нөгөө 50 удхан альбан тэрийг харж байгаа бидтэй гэд худал хэлв. Би бүр гайхаад энэ хүн яг юу яриад байгаа юм бол гэж өдөржин бодов. Тэр хүний хүүн дарахтын дөрөлтөй улааж байдаг тул намайг тэр хүн дээр авч оч гэв. Яаж ч байсан очихгүй юм шүү гэд шүдээ зууж суухтаа тэр хүний буурлыг мэлмидсэн чинь буурал гэж хэлэхээргүй жижигхэн ядарсан хүн нөгөө улаачийнхаа араар орж нуугдаад байгаа харагдлаа. За энэ удаад ингэх л учиртай юм байлгүй дээ. Би л мулгуудаа ийм хүнтэй уулзаж байгаа юм байна гэдэл өнгөрөв. Тэгтэл тэр хүн 14 хоногийн дараа ээжийг минь удахгүй хүнд зодуулж гэртээ дахир дутуу болж хэвтэрт орно. Бас намайг автомашины осолд орж үхэн гэв. Би дотроо яг ийм зүйл болбол би бууж үгүй. Харин болохгүй бол хэлсэн үгэндээ эзэн байгаараа та гэж бодож байлаа. Нөгөөдөр нь би олон хоногор хэрийн бүүлэнд явхаар болоход ээж надад "За миний хүү өөрөө л мэдтээ" гэв. Би яаж ээж байгаад 10 гаруй хоног бүүлэнд явчаад гэртээ исэн мэд ирлээ. Ээж минь зүгээр байв. Хүнд зодуулсны шинжиж байсангүй. Тэр үед ээжтэй ээжээ тэр хүний чинь хэлсэн үг худлаал байгаа бидтэй гэж нэгч үг гэхэд нэгч үг дуурсангүй. Хичээл орсонд бол хичээлтэй авсаар цаг хугацаа нэлээд өнгөрчээ. Ээж минь эсэргүүцэж манай буурлуудтай ч солгохгүй хിവэр байсан тул гэртээ бүлэхдээ нэг найзаагаа дуудаж түшээ хийлэгдэг байв. Энэ хിവэр явсаар өнөөдрийг хүрч байна да. Өргөөний ах эгч нартайгаа нээлтэж хөөрөлдөж явсаар одоо ингээд оюутан болчиход л сууж байна. Ээж аав минь эгч ах нар минь бүгд л дор бүрнээ машин тэрэг унсан хөдөө хатаа ажилтай хүмүүс л байна да. Бийж бөө босноор гадуур дими тэнхээ байж үе тэнгийнхээ найз нар шиг архиуж шоу цэнгийн үзэхгүй сайхан байна да. Зарим хүүхдэд байдаг шиг хөдөлгөөний хомсдол ярианы дутагдлаас хүртэл гарч байна. Судрын их үлсэд зүтгэсэн байна. Анх хэлмэрч аав минь буухтаа түмэн олноо гэгэрүүлэн бүх онгодуудыг би танина гэд бууж байлаа. Ийхүү айлтгахтан та минь одоо хинбэ гэж мэл гайхаж билээ. Судраг буулгах бүр аав минь дүрээ хувирган бууж ирнэ. Түмэн олон гайхамшгуудыг үзүүлсээр л тэрч байтугай усыг хідэн өөр амттай болгоод тавьчихсан байдаг юм. Одоогоос хэдхэн хоногийн өмнө аавтай минь золгох гээд тархины хавдртаа им л уухгүй бол унтаж чаддаггүй. 3 сар им уух ёстой гэд сар гаруй солонгосоос им захиж авчруулад ууж байна гэсээр нэгэн огт танихгүй ихч ирлээ.
Тэр хүн бөөг огт мэдэхгүй, бөөг ойлгодоггүй, сэтгэл хөдлөл нь маш бага, толгоон өвдөлтөөсөө болоод өөрийг мэдрэхээ байгаад удаж байгаа хүн байв. Хэлмэрч аав минь бууж эмчилчгээд морцсон хойнонд би хартал нөгөө ирсэн ихч мөнөө гимээр царай нь сайхан болсон байлаа. Одоо тэр ихч маань эмээ огт уухгүй байгаа гэж дуулцсан юм аа. Аав минь хэлмэрчээж хийн хүнж засна үрсэж сургана гэх үгэндээ эзэн байгаагаа харуулсаар л байв. Хэлмэрч аав минь гайхамшгуудын тухай судар хэлмэрчлэн буулгаж байхдаа амлсан ёсороо 3 хоногийн турш бороо асгаруулan оруулж билээ. Хэлмэрч аавыгаа өдөр бүр буулгаж үүлийг нь дүүргэх үедээ аавынхаа хайр, сэтгэл, зүтгэл бүхнийг мэдэрч байнга л буулгаад баймаар санагддаг болсон. Хэлмэрч аав маань аав нь үйлэндээ шогшчоод ирий гэдэл муртахад хизээ үүлээ дүүргэчихэд буцаж ирэх бол гэдэл санаад суудаг болсон доо. За хэлмэрч аав минь ирчихлээ гэдэл хэлэх үед ган гачих болсон газарт аадар бороо асгаран буух шиг л сайхан санагддаг юм. Аавын минь түшээ хийдэг буух үед нь дандаа дэрэгдэн байдаг гихч нар минь хизээ аав бууна гэж байна, санаад байна гэдэл гэртээ очисон хойнч над руу залгаж ярьдаг болоод байгаа. Хэлмэрч аав таныгаа хайрлахгүй байхын аргагүй юм да. Хэлмэрч аавдаа бичсэн сэтгэлийн үгээ та нартай төлөвлөе. Эрхийн чинээ биетэй балчруулаачтай буусан та минь ингүй олон ардыг хайрлах гэж ирээ юу. Ирээдүй их цагийг бүтээх гэж эрхийн тэнэг хүүтэй ирээ юу. Өршөөл их хайраар өрөөлийн гэлтгүй үрс бүхнийг хайрладаг. Өвгөн буурал аав та хилт ороогүй хідэн үрстэй хүмүүний их багш юм шүү та минь. Өнгө алдсан энэ хорвоод өнгө хайрлах наран юм шүү та. Иршиг ир болоогүй дээ өрнө. Ирхэлж наатахаас өөрийг мэдэхгүй дээ өрнө. Хэлмэрч буурал аав та хүмүүний энэ нартад үрд хамт байгаач мөнхөх тэнгэрт очтол мөнхөд дэргэд минь байгаач аваа. Улаач жай суугур. Би хүний их эмч мэрэгчлээ бага наснаасаа сэтгэн бодож ямар нэгэн зүйлийг хийсвэрлэн харж түүнийгээ бодит болгож чаддаг үнэрлэхүйн их мэдрэмжтэй хүүхэд байсан юм. Үн тайван байж ганцаараа юм бодож бодолтой гүн ордог байлаа. Хэдийн эмчийн мэрэгжил эзэмсэн ч интерьер дизайнерыг мэрэгжлийн төвшөнд хийж чаддаг байв. Энэ бүх сонирхол чадвар маань би мундагтаа биш. Миний өндөр дэд буурлуудын маань өвлүүлж өгөх гэж мэдрүүлж зах зугаас нь хийх гэж байсан зүйл байсныг би саяхан ойлгосон юм. 2011 онд миний ихч утган болж 2012 оны 5 дугаар сард гэрлийн өргөөний 2 удхан зайран удам угсааны чин өндөр дэд буурлуудыг чинь хийлж өгч буурлуудаа буулган авахд шаардлагатай бүх зүйлсийг минь зааж өгч билээ. Ингээд 2012 оны 11-р сарын 11-ний өдөр өөрийн удам угсааны өндөр дэд буурлуудаа энэхэн биедээ залж агуу их тэнгэрийн үүлэнд орсон юм. Тэр цагаас эхлэн тэнгэрийн үүлийг шүтэн биширч таварлагдашгүй орон зай цаг хугацаагаар аялж энэ агуу их эрдмийн зах зугаас нь шимтэн суралцаж байна. Энэ хугацаанд олон удаа хөдөөхээр явж уул хайрхан дахиж байгаль дэлхийнхээ эрчмийг мэдэрч өөрийн ирэхгүй их босон дэлхийгээ өг дээдсүүдийнхээ өвлүүлж үлдээсэн газар шороог хайрлах харамлах сэтгэл минь улам ихээр ундарсаар л байна. Мөн өндөр дэд буурлуудынхаа биднийг хайрладаг тэр их хайрыг мэдэрч хүндэтгэн дээдлэн биширж хайрлахгүй байхын аргагүй сайхан буурлуудаараа багтан бахархан сууна. Өчүүхэн өрс биднийг гэгэрүүлэх гэж хайрлах гэж агуу их эрдэм сургах гэж зөв бурууг ойлгуулах гэж бидний төлөө л эрдгийг мэдсэн. Буурал дээдсүүдийнхээ захиас даалгаврыг олон ном судар уншиж өвөг дээдсүүдийнхээ суу ухаанаас баг боловч ойлгож сурахыг хичээн зүтгэж аваа нэгэн билээ би. Мөн өөрийн талд ухамсарыг хөгжүүлэх хичээл сургалтанд сууж энэ дэлхийн гэгэрсэн гэгэртнүүдийн өөрийгөө хөгжүүлсэн дээд эрдмийг судалж өндөр дээд буурлуудын маань энэ ахархан юм шиг хэрнээ урт хугацаанд хорт хавтартай 3 хүнийг эмчилж нэг нь итгэрсэн 2 нь эмчлэгдэж байна.
Эмчилгээний зэрэгцээ тэдний идэх хоол, хийх дасгал, хэлэх үг, амьдрах хэв маяг бүгдийг нь зааж өгч бүрэн төгс эмнэн домнож байна. Мөн нилээд хүмүүс Тэнгэрийн үйлээ тусалж байна. 2014 оны 4-р сарын 13-ны өдөр хоёр их хаттын улаач нар маань танай хатан ижи их суу ухааны сударт оролцох учир Тэнгэрийн андгаа өргөх хэрэгтэй байна гэсээр уулзав. Би дандгаа тангархаа тэнгэрт өргсөн юм. Ингээд хатан ижи маань заларч хэлмэрч Тэнгэрийн улаачаар өртөөлүүлэн айлтан энэхүү сударт оролцож байгаад би их баяртай байна. Мөн хөөх Тэнгэрийн тайлагдаж дуусашгүй төгс төгөлдөр ухаанд энэхэн биеэ зориулах болно. Энэхүү сударт би ичлэн оролцож би өндөр суут хаттын нартаа өндөр амжилт хүссэн өрөөё. Улаач жаягт төмөр хатан. Тэртийг жилийн шинийн нэгний бэлэг дэмбэрэлтэй өдөр уран химээх самбуугийн өрхөд бүл нэмж хоёр дахь охин болон мэндэлсэнд би байсан юм. Ээж минь сайхан дуулдаг зөөлөн цагаан сэтгэлтэй эгэл даруухан эмэгтэй байж билээ. Би нэгэгч 5 дүүтэй. Бусдын адил яашил цэцэрлэг сургуулиар хүмүүжиж зөвлөлт холбоот Орос улс гэж байхад Нарлаг Ташкент хотын их сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлэр амжилттай дүүргэсэн билээ. 23 наснаасаа эхлэн улсын дээд шүүхэд 5 жил, хотын шүүхийн орлогч дараагаар 5 жил, хууль зүй дотоод хэргийн яамд 8 жил ажиллан шүүх, өмгөөлөх, хянан үнэлэх, цэгнэх, зөвлөх эрхтэй, хуульчлан дүрмлэх үүрэгтэйгээр энэ үеийн засгийн үйлүүдийг гүйцэлдүүлэхэд оролцсон байдаг юм. Хувийн хвшлийн аж ахуйг үүсгэгч гэр бүлэрээ компани гэдгийг байгуулан төрөл бүрийн үйл ажиллагаа эрхлэн бас ч гэж шинэ нийгмийн шатаар алхлан дунд нь хөвж муу сайхныг нь ялган шинжих нэгэн үүрэг оногдсон байсан нь учир шалтгаантай бизээ. Хоёр хөөрхөн ухаан тохидтой замбдах энэ насны минь түүх товчхон иймхэн байна. Бага наснаасаа сүлд байдгийг сонирхож дунд сургуулийн 2 дугаар ангид орохдоо их эцгээсээ 9-10 дугаар ангид үздэг одон орны сурах бичиг авч өгөхийг нэхэж орчлон хорвоогийн үүслийн талаар бодлын хязгааргүйд байнга дүүлдэг байсан минь буурал онгодын дуудлага байсан бололтой. Коммунист үзлээр хүмүүжсэн би 1997 онд нисхийн гэр хороололд байх нэгэн удагныг очиж 2000 онд 1-р хороололд үйлээ хийдэг нэгэн зайран залуутай уулзч байсан нь эргээд бодоход учиргүй юм нэгээхэн байхгүй гэдгийг харуулах юм. 2009 оноос бүү удадтай танилцаж ах дүүсээрээ золгож, засал хийлгүүлж, аав ээж, өвгдээцийнхээ нутаг усанд очин хайрхан уусаа аргадан тахиж авдаг болсон нь бас л онгод тэнгэрийн үйлд тэмүүсний илэрхийлэл байж дээ. Бөөг улам сонирхож номын дэлгүүр орох бүртээ бөөгийн тухай, сүнсний тухай, далд нууцуудын ертөнцийн тухай гадаад дотоодын ном заавал худалдан авч уншдаг, дахин уншдаг, интернетээр савл хийвэл бөөгийн тухай, далд ухамсар, гоц чадварын тухай, энерги эрчмийн тухай мэдээлэл, сайт, блогийг хайдаг уншдаг болчихсон байна. Өдийн наслахтаа ойлгож чадахгүй байсан зүйлийнхээ үзүүрээс бат атгсан юмдаг. Сүнс бол мөнх, сүнс бол биетэй, сүнс бол оюун ухаантай, тэрч бай тухай сүнс идэж уудаг, дайцаж ялдаг, ялагддаг, баярлдаг, гомддог. Сүнс бол эзэнтэй гих мэтэр сүнсний тухай ойлголтыг олныг үгэлж чадхаар болсон байна. Ямар сүнс онгод тэнгэрүүд болдог, яагаад хүн ахин дахин төрдөг, ямар сүнс хар сүнс болж тамд хүргэгддэг, яагаад хүн гихч мангатай, сайнтай, муутай байдаг гэх зэрэг ертөнцийн олон зүйлсээс олон өвөг дээдсүүдийн ариун суу ухаанаас суралцаж явнаа. 2010 оны эхээр Монголын алдарт сорхогтой бөө Сэцэн хатны өвөг монгол хэл дээр үлдээсэн гайхамшигт бүтээлийг эрдэмтэн судлаач Ж. Нүрзэдгай тарих оюунаараа тээж орчин үеийн монгол хэл дээр хөрвүүлэн гаргасныг мэдэж авснаар энэхүү алтан судартай танилцах боломж олдсон минь үнэхээр том олц байлаа. Болгарын алдарт зунж Ванга тэнгэрээс нэгэн чулуу унаж тэр чулуунаас нэгэн том ном гарснаар
хүн төрлөختөн шинэ мянган түүгээр замнах болно гэсэн зүнт үгс энэхүү алтан судартай түмэнтэй холбогдно гэдэгт бүрэн итгэлтэй болсон. Хаяа сонин содон зүүдэлж тэмдэглэж явснаасаа хэдийг толилуулъя. 2012 оны 6 дугаар сарын 20 зүүт боловч бодтойгоор харлаа. Үүрээр 3 өнгийн гэрэл буюу хөх, шар, цагаан гэрэл миний дээр тусаж гийгүүлсэн юм. Юу билээ гэд нүдээ дахин нээж аниж 3 удаа харахад гэрлүүд яг толгой дээр тусаж байлаа. Гайхмаар. Тэнгэрийн гол 3 гэрлүүд над дээр ирлээ гэж тэмдэглэж. 2012 оны 8 дугаар сарын 3 үүрээр сайхан зүтэллээ. Тэнгэрт эхлээд 2 шувууны нэг нь хангаар дүрс үзэгдэж дэрэгдэх хүмүүст нь хилтэл дүрс алга болж оронд нь их эзэн Чингис хааны дүрс тодрон харагдав. Төдхөн бас алга болов маш тод харж чадлаа. Гинэт шувууд бөөнөрөө ирж буув. Дунд нь гайхамшигт тогос шувуу байхыг хараад гараа тостол миний гар дээр сув. Бүр сэтгэл уярж татагдлаа гэсэн бэ. 2012 оны 9 дугаар сар их эзэн хаан 2 удаа зүйтэнд зарлиг болгосон байдаг юм. Нэг удаад долларын хашиг 100 төгрөгт байр гэж нөгөөх удаад хаттын үнэн түүхийг бичгэснийг тэмдэглэж авсан байв. 2011 оны 11-р сард үлзий хутагт зайрантай уулзнаар улаачийн тамхтай гэдгийг мэдэж бүггийн хаалгыг татаж орсон түүх эхэлсэн юм. Хайхах зэрэгцэх, сүрдэг хэмээх бүх ил мэдрэмжүүд зэрэгцсэн байдаг. Илүүтэй үнэн зөвд итгэхийн тулд 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр удам судраа тогтоох улаач эсгээ шинжүүлэхээр хархаа суурж анжны улаачинд очсон юм. Өргөнд оронгуудал намайг та удах нь уу гэлээ. Би биш ээ л гэв. Хэн болохооч мэдэлгүй яагаад ингэж яваа учраас сайн ойлгохгүй л явсан үе шүү дээ. Цаг гаруй ярилцаж зүсний эцэст буурлаа залхаар боллоо. Сугар өвөөгөө болов. Ер нь бол миний урд нь үзэж байгаагүй тийм л сүртэй буулд байв. Намайг золготор шуудал, нүд хөмсөг болсон өндөр хамартай, сахал самбаа болсон, мөрөө дарсан урт үстэй юм байна гэв. Манай онгод буурлан тийм хүн байсан юм бах таа гэж бодоод манайхнаас хэн нь буурал дээцүүтэй залах улаачин болдоо гэд асуучих. Сугар өвөө хуруу гараа хингэргээ аяархан цохиж байснаа бүсгүй та өөрийгөө юу гэж бодно гэснээ бүсгүй та буурал дээцүүдээ өөрөө залаад өвлөөлөн үлдэх чадaltaй хүн байна л гэв. Ингээд улам сонирхол татсан явдлууд араараасаа ундарсан байлаа. 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эргэлзээгээ бүрэн арилгах үүднээс хитэн хүний хамт налаах явж сэлхэнцэг удагныг очиж уулзлаа. Сэлхэнцэг удган биднийг ямар онгодод хий биеэрээ дагаж авааг хэлж бид мэл гайхан биширч билээ. Мэдмийн нийттэй удган байсныг дараа нь мэдэв. Тэрээ надад нүд хөмсөг болсон харцаар нь цэргүүд нь хөдөлдөг юм байна. Урт сахалтай, урт үстэй, үсээ хоошоо сүлдсэн тийм нэртэй баатар дагаж явна. Лусын тэддгээр хатан, савдгийн тэддгээр ноён бас дагаж явна гэх мэтээр хэллээ. Урдах сугар өвөө онгодын хэлсэнтэй яг таарч байсан болохоор итгэх сэтгэл минь илүүтэй батчиж би ч улааж болох хүн муу юм байна гэдэгт итгэлтэй боллоо. Үнэхээр би биенээ огт танихгүй бөөнөр энэ талаар хэлсэн болохоор цаашид яах, юу хийх талаар бодох сэтгэх шаардлагатай болсон юм. Юуны түрүүнд гэрээхэндээ мэдэгдэх тэднээс тус дэм авах маш зөвөр онгод буурлуудаа залах асуудал чухлаас чухал байлаа. Товсон ёсороо 2012 оны 1-р сарын 5-ны өдөр бидний 5 хүн сэлхэнцэг удагныг угаа гаргуулах үйлд шамдан удагны буурлуудтай золгож өөрсдийнхөө буурал дээдсүүдийн талаар мэдээлэл авч хуйг дуулах хэц идэл юу байх ёстойг нэгэнгүй мэдэж ав. Манай буурал дээдсүүдээс 3 баатар, 3 хатан, 2 удхан, 1 зарин эхэлж хий бие хэсэглэн дүрээрээ буух талаар тодруулан хэлсэн нь бүрч гайхалтай байж билээ. 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бидний 4 хүн гэр бүлийнхээ хамт сэлхэнцэг удган төрөө зайран нарын удирдлага дор хотоос зайдуу гарч буурлуудаа залаалан
хүлээн авах нүсэр том үйлүүдийг үлдсэн юм. Манай буурлуудыг бүрэн хийгээр буун гэсэн учраас оройн нь төрөө зарингийн сайхан димээр хаттууд маань эхлэн бууж, нэгштлээ уйлж, дараа нь баатар бололтой онгод бууж, гараараа мэлмийг харуулж буй дөр үзүүлж байсан. Дараагийн өдөр нь дахин буурлуудаа буулгах гад эхлээд толгоон онго маань бууж, сүр хүчийг үзүүлэн ундаалга юухаа шимтэн ууж, нилээд догшин байтал төрөө зарин ирж золгоод газар усны тухай хилтэл буурал маань бухимдаад бүүн болсон гэх юм. Зайрантан та нарал одоо ийм юм хийхгүй бол болохгүй нэ гэтэл шууд л суун ир хоолоогоор улаач та нар нэгдэж байж л агуу үлийг эхлүүлэн босов. Энд тэнд нуугдаад амиа хохолоод юугаа хийгээд байгаа юм гэдэл уйлаад байсан гэх. Би угаасаа тэгтлээ уйлж унжаад байдаг үгүй хүн атал буурлуудаа буулгах толондоо нус нулимстайгаа утгалтсан байдаг байлаа. Буурлуудаа буулгах цаг нь аль хэдийнэ хитэрч ойлгож ухаарч чадалгүй мухаглаж явснаас болж буурлууд маань ихч гомдолтой байсан бололтой. Нөгөө талаасаа баярлаж таларсны илэрхийлэл байсан бизээ. Тэр үдэж сэлхэнцэг удган миний онгодыг их эзэн хаантай хаттуудаараа холбогддог гэж хэлсэн нь үнэн байж тэтгэхийн аргагүй сонин явдлуудаар үргэлжилсээр өнөө хүрлээ. Ийхүү өнгөрсөн 26 сарын орон зайд зайран, жанжин, баатар онгодуудын зэрэгцээ их хатан ижи онгод, дом чудган ижи, их бичгийн хатан ижи, хуйл цаазны хатан ижи, бусад ирлэг лусын үйлийн хатан онгодууд, цагаан өвгөн аав онгод, их тэнгэрийн буумал зэрэг удмууд их буурлууд, угийн их гарвлууд маань улаач үр надтай заларч тэнгэрийн үлийг хөрсtöд болгох их үлсийг гүйцэлдүүлж байна. Монголын түүх хаттын үнэн түүхийг онгод тэнгэрийн хүрснээр гарган суу ухааныг нь үрсэд өвлүүлэх хөх Монгол гүрний их ясааг үнэ үедээ уйлдуулан их засаг болгон мутарлаж жайгийг нь заншилж болгох үйлсийг дэлгэрүүлэх онцгой үүрэг улаач надад тэнгэрээс буулгасан нь сүрдмээр том өчүүхэн надад ахтмаар үйл. Улаач би замбын ажил үйлээ зохицуулан байж буурал дээдсүүдийн буман үйлийг хөх Монголынхон төлөө өртөөлүүлэн бадраах болно.